Дархуул аймгийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад цэрэг их оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бэлдэр сэтгэл зүйн бэлтгэл, төсвөр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой аймгийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын дүл цогцлбор тэмцээн эхэллээ. Тэмцээний 1-р үе шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж, шалгарсан нэг шилдэг баг энхүү 2-р шатанд өрсөлдөж байна. Аймагтаа тэргүүлсэн баг шилжин явах замын эзэн болж, улсын аврах шалгаруулах төл тэмцээнд Дархуул аймгаа төлөөлөн оролцоно. Энэхүү тэмцээнд 10 төрлөөр аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 140 сурагч оролцож байна. 2025 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит дөл улсын аврах шалгаруулах тэмцээн болно. За түүнтэй холбоотойгоор бид нар Дархуул аймагта ерөнхий боловсролын 13 сургуулийн нийтдээ 130-аас 140 хүүхдүүдийн дунд цэрэг спортын дөл тэмцээнийг зохион байгуулж байна. За зохион байгуулалтын арга хэмжээг бол нийтдээ сургуулиуд болон зэвсэг төвчний 330 дугаар ангийн сурагч багш нар бол бэлтгэл ажлыг базаасан байгаа. За өнөөдрийн үед бол нээлттэй арга хэмжээ хийгээд үндсэндээ байран дээрх ажиллагаанууд зохион байгуулагдана. За гэрийн даалгавар, за мөн дорон гэд шинээр бол орж ирсэн зүйлүүд байгаа. Маргааш бол яг хээрийн байрал маш таагтаг тусгай бэлтгэлийн гүйлт нь бол болно. За тэн дээр бол хаалтын арга хэмжээ хийгээд уг тэмцээн маань дууснаа. За эндээс бол шалгарсан сургуулиас бид нар аймгийн хэмжээнд бэлтгэл ажлыг базаагаад улсын аврагтаа ингээд явахаар байгаа. За үндсэндээ яг хүүхд залуучуудыг бол эх оронч үзэл төлөвшүүлэх, за мөн эх орон тусгаар тогтнол, бүр их байдлыг ойлгуулах маш олон давуу талууд бол энэ төр бий болж байгаа. Өнөөдөр тэмцээний гарааны өмнөх ажиллагаа явагдаж байгаа бол маргааш марш тагтаг гүйлтийн тэмцээн явагдана. Энэ жилийн тэмцээнд дроны ангилал нэмэгдсэн.